Сайн байна уу? Намайг Ариуна гэдэг. Харин намайг дагаах уу? Авокадотой талах подкастын 2 дугаар цуврал эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Сонсогч та сайн сууж явөө. Сайн байцгаана уу? Бид хоёрын дуу хоолой танд хэдийн танил болсон бол өнгөрсөн хугацаанд биднийг эргэж ирэхийг хүлээсэнд маш их баярлалаа. Баярлаа. Харин та бид хоёрыг анх удаа сонсож байгаа бол тантай танилцсандаа маш их баяртай байна. Монгол бүсгүүчүүдийн ажил амьдрал, хүсэл мөрөөдөл, дотоод болон гадаад гоо сайхантай холбоотой бүх л сэдвүүдээр ярилцдаг авокадотой талах подкаст танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр подкастынхаа анхны цуврал болсон 12 дугаараар аз жаргалын эрэлт гэдэг сэдвээр ярилцсан байгаа. Хүн яавал аз жаргалтай амьдрах вэ гэдэг талаар эрдэмтдийн судалгаа, зөвлөгөөнд тулгуурлан ярилцсан тий. Ямар сэдвүүдээр хайлаа ярьлаа. Бас нэлээд олон сэдвүүдээр ярьсан шүү. Тийм одоо жишээлбэл амьдралын зорилго, амьдралын алхмуу, дахиад дээрэс нь ер нь яг яавал хүнийг аз жаргалтай болгодгийг гэдэг олон жилийн туршид хийгдсэн судалгаануудын үр дүн. За тэгээд дахиад хоол хүнс стрессээ яаж менеж хийх вэ гэх мэтчлэн Тийм. Тэгвэл одоо 2 дахь цувралаараа бид хоёр гайхамшигтай эмэгтэйчүүд гэдэг сэдвийг сонгож авлаа. Тэгээ яг хуу гайхамшигтай гэдэг үг л ороод байгаа юм л да. Ерөнхийдөө зүгээр юу л хийм ингээд нэг тухайн хүний амьдралыг ч үт юм уу ажлын ингээд нэг юм хөгжил дэвшил яаж тухайн зүйлийг хийж байгаа гэдэг юм нь ингэж хийх ёстой байсан юм уу гэдэг нэг тийм бодол төрүүлдэг тэгээд харьцангуй бас залуу эмэгтэйчүүдэд заавал залуу эмэгтэйчүүд ч гэхгүй залуу хүмүүст бас нэг ажлын арга барил карьерийн хувьд хөгжиж дэвссэн байгаа тэр замнал нь сонирхолтой байж магадгүй гэж бодсон хүмүүсийг бид нэр сонгож авахыг хичээлээ. Тэгэхээр өмнөх цувралынхаа төгсгөлд бид хоёр сонсогчдоосоо асуулт асуусан л да. Дараагийн цувралаар ямар сэдвээр сонсомоор байна вэ гэд 3 сэдвийг санал болгосон. Тэгээд тэр донд нэг нь болохоор амжилттай хүмүүсийн алдартай хүмүүсийн амжилтын түүхийн талаар ярилцвал ямар вэ гэдэг энэ сэдв байсан. Тэгээд энийгээ сонгохоор болсон байгаа. Тэгээд харин бүр уламж одоо илүү тодорхой болгоод ингээд гайхамшигтай эмэгтэйчүүд гэдэг энэ сэдвийг сонгож авлаа. Тэгээд мэдээж амжилттай олонд ямар нэгэн зүйлээрээ танил болсон хүмүүсийн тухай ярилцсан. Гэхдээ бас олонний танил биш ч гэсэн гайхамшигтай эмэгтэйчүүд бидний дунд зөндөө байдаг. Тэгэхээр бидний дунд эгэл юм шиг харагдаж байгаа ч гэсэн эгэл биш сайхан монгол эмэгтэйн талаар ч гэсэн ярилцсан гэсэн үг. Ямар ч тач гэсэн хөдөлмөрч, дайчин ямар нэгэн талаараа эгэл бус ийм гайхамшигтай эмэгтэйчүүдийн тухай ярина. За тэгээ та бүхэн энэ 2 дахь цувралын үеэр гадаадын болон дотоодын магадгүй тантай нэг өдөр болгон хамт суудаг ч юм уу тийм сонирхолтой хүмүүсийн тухай бид хоёр энэ хүний одоо юу н гайхамшигтай эгэл бус гэж бодож байгаа талаараа та бүхэнтэй ярилцах болно. За тэгээд заавал эмэгтэйчүүд гэж онцлогын учрыг бас тайлбарлавал зүгээр ах гэж бодож байна. Бид хоёр өөрсдөө эмэгтэй хүмүүс учраас юмыг харах өнцг нь эмэгтэй хүний нүдээр тэгээд хэдийгээр тийм ч гэсэн манай эхний цувралыг маш олон эрэгтэй сонсогчдод дугаар алгасэлгүй сонссон байдаг. Ягаад гэвэл бид хоёрын ярьдаг сэдв өөрөө ямар ч хүн сонирхолтой хэрэгтэй байж чаддаг гэж бодоод байгаа. Тэрнтэй адилхан амжилттай сайхан явж байгаа эмэгтэй хүний түүх туршлагаас ямар ч хүн сонсоод сурах, ойлгож авах боломж байгаа. Тэгээ бас нэг зүйлээс онцолж хэлмээр байна. Заавал одоо эмэгтэй хүн гэхгүйгээр тодорхой хэмжээгээр залуучууд маань ч гэсэн охтуудтай аав нар маань ч гэсэн манай подкастыг сонсоосоо гэж хүсэж байна. Яагаад гэхээр эн чинь нөгөө талаасаа гэж бодоод үзэх юм бол ер нь эмэгтэй хүн ямар зүйлийг одоо амжилт гэдэг зүйлийг жишээ нь ямар өнцгөөс нь яаж хардیں۔ Гих мэтчлэн жоохон тийм эмэгтэйчүүдийг ойлгох тал дээр нь тус нэмэр болох болов гэж бодоод байна. За бас энэ удаагийн цуврал маань анхны цувралаасаа нэг зүйлээр ялгаатай байгаа. Илүү гоё болж байгаа. Бид хоёр эмэгтэйчүүдийнхээ талаар хоёулаа хоорондоо ярилцахаас гадна зарим дугаарууд дээрээ тухайн эмэгтэйгээ зочноор ураад хамтдаа сууж агаад ярилцлага хийхийг бас зорж байгаа. Тэгэхээр гоё хүмүүс байгаа шүү. За тэгээ сонсогчид маань бид хоёртой хамт байгаарай. Тийм. Бид хоёр 14 хоногт том шинэ дугаараа гарганаа. Харин анхны дугаараа болохоор 10 дугаар сарын 27 оны өдөр буюу ирэх 2 дахь өдөр танд хүргэнэ.
Тэгэхээр та өглөө ажилдаа явахдаа, рекертээ харахтаа замдаа уйдахгүй шинэ содын юм сонсоод явъя гэвэл авокадотой талах подкастад subscribe хийгээрэй. Найзуудаа ч гэсэн бидний талаар дуулгаарай. Подкаст сонсдог бүх аппуудаар биднийг олж болно. Мөн YouTube, Facebook дээрээс ч гэсэн манай подкастын дугааруудыг сонсох боломжтой. Манай нэр хаа сайгүй Авокадотой талах. За, эх хоёрт уулзцгаая. Түр баяртай. Баяртай.